Кабул хотын төвд байрлах Оросын элчин сайдын яамны ойролцоо болсон энэ халдлага нь Афганистан улсын хэвлэл мэдээллийн байгууллагыг онилсон анхны халдлага байлаа. Энэ хэргийг хэн үйлдэснийг одоогоор тогтоогоогүй байна. Гэсэн ч энэ хэрэгт Талибан бүлэглэл холбоотой байж болзошгүй хэмээн зарим их сурвалж мэдээлж байна. Тооло телевизийн ажилтан Франс пресс агентлгийн сэтгүүлчид яриа өгөхдөө манай ажлын автобус телевизийн ажилтнуудыг гэрт нь хүргэхээр явах замдаа халдлагад төрсөн гэжээ. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас тэнгэрт утаа манарч түргэний машинууд болоод гал сүнөөгч нар хэргийн газарт яаран очижээ. Энэхүү халдлагын улмаас 7 хүн амьнасаа алдаж 24 хүн шархагдсан хэмээн орон нутгийн дотоод яамны төлөөлөгч мэдэгдлээ. Афганистанчууд болоод инх тайвны дайсан миний нөхдийг хөнөөсөн хэмээн Тооло телевизийн нэвтрүүлэгч Пава Даман Фэйсбүүкт бичжээ. Энэ халдлага нь Афганистан улсын сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын өмнө аюул занл хийлэлд тулгарч байгаа гэдгийг анхааруулсан бодит мессеж боллоо.